Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны хөгжлийг гагцхүү инженерүүд эрдэмтэд тодорхойлж чиглүүлдэг. Дэлхийд дахинд техник технологи асар хурдцтай хөгжиж байгаа. Мэдээлэл технологийн 90 манай улсч өсвөр залуу үеийнхэн хүүхэд багчуудад багаас нь техникийн боловсрал мэдлэг олгох хэрэгцээ шаардлага байсаар байна. Тэгвэл дэлхийд нэртэй шилдэг Монгол инженерүүдийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж яваа Unimat Education компанийг бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ онцолж байна. Шинжлэх ухааны бейстэй лаборатори болох сонирхолтой. Тэгээд энэ шинжлэх ухаан, техник, инженер энэ STEM хөтөлбөрийг илүү их өргөжүүлэх, илүү дэлгэрүүлэх, тэгээд олон нийт болон оюутан залуусад илүү хүргэх. Тэгээд тэдний сонирхлыг илүү энэ салбар руу татаж оруулах. За тэгээ ер нь бол бидэрт бол бүтээлч иргэд төрүүлэх ер нь зорилго байгаа. Монгол Улсын боловсролын салбарын технологийн сургалтад дэвшилт гаргах, шинжилэл хийх зорилгоор тус компани ерөнхий боловсролын сургуулиуд, техник технологийн коллежууд, техникийн мэргэжлийн их сургуулиудын сургалтын хөтөлбөрт Unimat бүтээлч машиныг нэвтрүүлэх болжээ. Оюутан сурагчдын шинжлэх ухаан, электроник мэдлэг боловсрол, ур чадварт нь томоохон хөрөнгө оруулалт хийх гэсэн тэдний зорилго амжилттай хэрэгцээр за өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй сургуулиудад Unimat боловсролыг нэвтрүүлсэн байна. Боловсролын яамнаас батлагдсан цөм хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 11-12 дугаар ангиудад ингээд сонгон маркаар хүүхдүүд технологийн хичээл ч юм уу янз бүрийн хичээлүүдийг ингээд наривчлсан ингээд сонгох боломжтой болсон. Тэр чиглэлээр зарим сургуулиуд өөрсдөө илүү инженерийн мэдлэг олох сургууль ч гэдэг юм уу математикаар гүнзгийрсэн ч гэдэг юм уу те янз бүрээр ингээд өөрсдөө томчилсан байдаг. Энэ хүрээнд бид нар яг тусгаалan хөтөлбөрүүдийн зохиож өгдөг гэсэн үг. Тэгэхээр тухайн мэдээж сургуулийнх нь өөрсдийнх нь сонирхол, бодлого, зорилгын хүрээнд нь хөтөлбөрүүд орж ирдэг гэсэн үг. Unimat Education компани хамт олон зохион бүтээгч болох хүсэлтэй хүүхэд багчуудад зориулан клуб үйл ажиллагааг тогтмол явуулж байна. За ингэхдээ шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн цогц боловсролыг дэлхийн хэрэглээнд хурдцтай нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжлөөр тулгуурлан тухайн хүүхдүүдэд сонирхолтой шинэлэг аргаар хүргэдгээрээ давуу талтай. Энд тухайн хүүхэд сэтгэн бодсон санааныхаа завгуурыг гаргахаас эхлээд яаж хөдөлгөөнд оруулах гээд техник технологийн боловсролыг илүү бодитоор олж авдаг юм. За манай дугуйлан бол 8 наснаас дээш хүүхэд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд сурч сууламжтай. Манай дугуйланд одоо эсэж олсон хүүхдүүд бол 3 үе шаттайгаа суралцдаг. Эхний үе шат нь бол энэ машинууд дээр одоо чөлөөтэй сайн ажил сурахын тулд ийм амтны дүрснүүд хийж эхэлдэг. Эхэлдэг байгаа. Одоо жишээлбэл хүүхдийн дээр үлдэх тоглоомч гэх юм уу. Ийм дүрснүүдээ маш нарийн сайн хэмжээгээр нь хийж сурсныхаа дараа хоёр дахь шатны хөдөлгөөнд автомат тоглоомод хийдэг байгаа. Жишээлбэл одоо мөргөлдөж байгаа арга их хэмжээнд тэргээр одоо хүүхдүүдийн автомат тоглоомод бас байна. Тэрнийхээ энэ шатаа дуусныхаа дараа өшөө механик энгийн цахилгаан схем орсон ийм тоглоомод хийх боломжтой. Зүгээр энгийн тоглоомуудаа бол харьцангуй техник хэрэглэдэг механизмуудыг ашигласан наривчл хэмжээ дамжаа маш шаардсан ийм хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэлт нэлээд энэ тустай ийм тоглоомод байдаг. Мэдээж эрэг цахилгаан хэлхээний хичээлүүдийг үзэж байгаа судалж байгаа учраас одоо юу гэдэг сүүлийн үеийн одоо электрон цахилгаан тоног төхөөрөмжүүд эдгээртэй одоо харьцаж сурах тийм ээ. Тэгээ одоо юу гэдэг энд байгаа хэлхээнүүд одоо бүх юмыг нь бол хүүхдүүд өөрсдөө ухсраад тийм ээ. Тэгэхээр энд нөгөө сургалт явж байгаа учраас эхлээд цаасан дээр эсхийн зургийг зурдаг. Дараа нөгөө snap circuits гэдэг манай одоо энэ хичээлийн одоо хамгийн одоо нэг хийгүүлж байгаа хэлхээ байгаа л та. Энэ хэлхээн дээр нөгөө зурсан хэлхээгээ эхлээд өөртөө ухсарч үзүүлээд тэгээд ажиллаж явах юм бол яг нь дараагийн одоо бит бүтээл болгоод одоо энэ машинаа ухсардаг гэж байна. Ингээд Unimat-ийн машин дээр модоор хийсэн одоо деталь болоод нөгөө хийцүүдийг энэ одоо хөлөг тасраа цахилгаан хэлхээг нь ухсраа тэгээд тэрийг хөдөлгөх удирдах одоо тийм яг одоо зорилготой гэсэн. Энэ бол бас яг нөгөө модоор хийгээд тэгээд яг энэ одоо цахилгаан хэлхээг нь бол одоо яг энэ клубд огсордог гэсэн. Unimat хөтөлбөр маань өөрөө онцлог нь гэх юм бол физик,
science гэж шинжлэх ухааны буюу хими анги те хими биологи анги гэдэг байгаа. Тэгээд зураг хөдөлмөрийн анги, тэгээд технологийн анги, за тэгээд бас математикийн хичээлийг ингээд энэ 5 хичээлийг хамтд нь интеграцлаад хөтөлбөртөө оруулах боломжтойгоор маш онцлог байдаг. Яагаад гэвэл одоо манай төхөөрөмжүүд дээр тодорхой хэмжээний бүтээл хийхийн тулд эхлээд хүүхэд зураг зурж байгаа. Зураг нь зөв байна уу, үгүй байна уу те? Яг тэр зургийнхаа дагуу тэр бүтээлээ хийхэд одоо хийж байгаа бүтээл нь ажиллах уу, ажиллахгүй юу гэдэг чинь бас нэлээд нарийн техник хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ингээд айгүй олон төрлийн ингээд чадварыг сорж байгаа гэсэн үг л дээ те. Австри улсад бүтээгдсэн Unimat гэх аюулгүй ажиллагааг хангасан олон үйлдэлтэй бага урын технологийн тоног төхөөрөмж нь үйлдвэрийн том хэмжээтэй токер, өрөм, хөрөө, фризер, точил гэх мэт суурь машинуудыг ширээний болгон жижигрүүлж бага насны хүүхдүүд болон эхлэн суралцагчдад зориулан үйлдвэрлэсэн бүтээлч машин юм а. Сүүлийн 10-ад жил Европ, Хойд Америк, Азийн улсуудын ерөнхий боловсрол болон ихтэй сургуулиудын технологийн хичээлд маш түлхүү хэрэглэгдэж тэр тусмаа боловсролын системд нь нэвтрэх болжээ. Харин энэхүү дэлхийн боловсролыг Unimat Education компани эх орондоо нутагшуулж шинжлэх ухаан техникийн боловсролыг олон улсын түвшинд хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм а. Unimat төхөөрөмжүүдийг ер нь ашигласнаар хүүхдүүд сэтгэн бодох чадвар нь илүү хөгжиж байгаа, зохион бүтээгч авьяас нь илүү нээгддэг. Тэрнээс хамгийн гол нь хүүхэд хоёр гараараа маш сайн юм зохиож бүтээх юм ажиллагаа сурдаг. Тэгээд мөн биедан болон баг хамтаа олноор ажиллах чадвартай болдог. Тэгээ хамгийн гол нь зүгээр практикаас гадна юм практик дээр суурилсан юм илүү хийх боломжууд гардаг. Ихэнхдээ сургуулиуд дээр болохоор айгүй онлайн түвшинд илүү их заадаг бол Unimat хөтөлбөрийг хэрэгжүүлснээр практик дээр хүүхдүүд өөрөө гараараа юмыг зохион бүтээх, урлах, за бүр явандаа ингээд робот электроникжуулах, ингээд конструкт бүтцээс электроник бүтц рүү ингээд хувьсаж оруулах гэх мэт маш олон ийм шат амжилттай хөтөлбөрүүдийн ачаар зохион бүтээгч за Монголын ирээдүйн шилдэг инженерүүд ч болж төрөх боломжтой болж байгаа. Гаргасан зургийнхаа дагуу машин дээр ажиллаад өөрсдөө гараар ингээд юм аагээд хийсэн юм хөдлөөд яваад энэ төр хэрэгцээ хүүхдүүд их оромтой баяртай байт юм л да. Одоо манай энэхүү улсын сургуулиуд чинь голцууд бүр дээр үе Оросын том тоног хөрөмжтэй ганц сайхан тийм тоног хөрөмж байдаг. Тэгээ хүүхдүүдтэй хичээл ороход нь голцууд нэг ном хуулуулдаг. Номон дээр одоо сурагч дээр тэдэр сэтгүүл хуудас хуул гэдэг юм. Эсвэл жижигхэн зураг зурулдаг. Тэгээд хүүхдүүд бол яг үүндээ жимнээс бол технологи хичээл дээр ойлгохтой боловсрол болж чадахгүй байгаа л гэж бодод байгаа юм да. Тэгээ бид нар болохоор зэрэг тэр байдлыг багч гисэн засах зорилготой. Би энэ хаг их гоё байсан. Энэ төхөөрөмжн дээр нь ажиллана. Тэгээд бас гахаага ярьсныгаа дараа өөрөө үзэн тэгээд гоё болсон байна уу гэдсэн харна. Хамгийн гоё нөгөө төхөөрөмжн дээр нь ажиллана. Тэр нь их гоё байдаг. Энд ч тэгээд маш их зүйл сурна мэднэ. Тэгээд бас гарын эвдүүтэй болно. Гоё та нар итгэхгүй байгаа бас өөртөө ирж бас өөртөө ажиллаж болно төхөөрөмжн дээр нь. Тэр гоё байдгийг та нар бас өөртөө мэдэрээ. Намайг Атганбаатарын Андин гэдэг би 47 дугаар сургуулийн 4-ийн ангид сурдаг. Сармагчин өнөг тэгээ үсээрээ дамждаг хүүхэд энийг хийхэд хэцүү л дээ. Энэ дугаарыг би 2 хоног явсан. Миний хийсэн зүйл бол институтээр бас сансын хөлөө хийсэн. Олон юм хийдэг. Тэгээ бас электрон дээр ажиллах нь илүү гоё. Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай, бодит боловсралтай хүмүүс асар их хэрэгтэй байгаа энэ үед тэднийг бага наснаас нь бэлтгэх их улсад гар бие оролцож яваа Unimat Education компаниг бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ үзэгчдэд онцлон танилцууллаа. Хэрэв үзэгч та Unimat боловсролын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 95 95 10 68 89 18 01 70 дугаар утсуудаар тодруулах боломжтой.